Эрхэм хүндэт ухнаагийн хөрөлсөх танд Монгол Ардын намын 28 дугаар их хурлын төлөөлөгчдийн 63.1% саналыг авч Монгол Ардын намын даргаар сонгогдсон явдалд танд баяр хүргэж таны цаашдын ажилд өндөр их амжилтыг хүсэн өрөөё. Мөн намын даргын сонгуулийн өрсөлдөөнд нэр дэвшиж шударгаар өрсөлдсөн Улсын их хурл дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Хаян Хэрваа танд ажлын амжилт, сайн сайхныг хүсэн өрөөё. Хөрөлсөх та ардын хувьсгалыг оройлон манлайлсан ард түмнээ их бүтээн байгуулалтад уриалж дуудсан улс оронд харийн төрөнгийлөгчдийн замнал хийсэн дайн зарлж байсан үед ард түмнээ дайнд хүртэл удирдах авч явсан Монгол орондоо төдийгүй Аз номхон далайн бүс нутагт анхдагч байгуулагдж байсан намаар тооцогддог дэлхийд данстай Монгол Ардын намын даргаар 21 оноос тоолох юм бол 15 дахь, 96 оноос хойш тоолох юм бол 8 дахь даргаар та сонгогдож батлагдаж байна. Энэ албыг хашиж байсан миний хувьд өнөөдөр 2 дахь удаага Монгол Ардын намын тамгыг намын шинэ даргад гардуулж өгөх гэж байна. Би эхний удаа Монгол Ардын намын даргаар 2 жил 4 сар ажилласан. Энэ хугацаанд би ардчилсан намын ерөнхий сайдаас засгийн газрын тамгыг хүлээж авч ямар нэгэн сонгуульгүйгээр засгийн газрын тамгыг Монгол Ардын намын тухайн үе чинээр сонгогдож байсан даргад хүлээлгэж өгч байсан. Өнөөдөр би 2 дахь удаага энэ албыг 4 жил 1 сар гаруй хугацаанд хашиж хүлээлгэж өгөх гэж байна. Би 4 жил 1 сарын өмнө парламентод 26 суудалтай сөрөг хүчний намын дарга болж өнөөдөр 65 суудалтай эрх баригч нам болгосон. 2 удаа намын даргаар ажилласан миний хамгийн товч тайлан юм а гэдгийг би хэлхийг хүсэж байгаамаа. Би таныг эв нэгдлийг эрхэмлэж энэ их ачааг ажихгүй үрж явж чаднаа гэж бодож байна. Та энэ хуралд өөртөөгөө өрсөлдсөн Хаян Хэрваатай хамтарч нийлж нэг баг болж өчигдөрхөн намын дүрмээр батлагдсан 369 намын баг хурлын гишүүдийн нэрийг намын 28 дугаар их хуралд оруулж ирэх энэ ажлаасаа ихсүүлээд Хаян Хэрваа дарагтай санал бодлоо хуваалцаж нэгдмэл нэг ойлголтод хүрч ажиллавал бидний дундах хагарал талцал үгүй болж эвдрэл нэгдлийн эхний шан тавигдаж чаднаа гэж бодож байна. 2021 онд та Монгол Ардын намын 100 жилийн ойг нүүр бардам сэтгэл хангалуун тэмдэглэж Монгол Ардын намын 29-р их хурлын хүндтэй эндэр дээр дангар сайхан зогсож байхын ерөөлийг дэвшүүлж би Монгол Ардын намын тамгыг танд хүлээлгэж өгье.